Чингис хааны мундаг жанжин Сүбэдэ гэж байсан шүү дээ. Тэр үнэхээр тулаанд нэг ч ялагдж байгаагүй юм уу? Эсвэл зүгээр ялагчийн тэмдэглэл юм уу? Тийм ээ, ялагдах боломжгүй байсан. Чингис хааны хүүгүүдийн ялагдсан тулааныг ч араас нь очиж ялалт болгодог байсан. Япон шиг л бүгдийг нь хяргадаг байсан гэсэн үг. Ямар ч тач тулаанд үргэлж ялдаг байсан. Тактикч дайсанд таварлахын аргагүй байсан болохоор л. Тэгвэл Чаголиан болон нэг дайчинтай нийлүүлсэн юм шиг тийм ухаантай байсан гэсэн үг үү? Чингис хаан нас бараагүй бол Сүбэдэ хаа хүрэх байсан юм бэ? Европыг эзлэх байсан уу? Хангалттай Европыг эзлэх нь өмнөд цум улсаас хамаагүй амархан байсан байх. Бүгдээрээ сайн байцгаана уу? Миний хувьд түүх болон бодит үйл явдалд маш сонирхолтой байдаг. За бүр багада археологч болно гэж мөрөөддөг байсан. За энэ сонирхолт маань альва түүхийг улс болгоны судлаачид хэрхэн судалдаг талаар уншихад хүргэдэг. За энэхүү бичлэг маань тэгвэл Чингис хаан болон Сүбэдэ баатрыг Солонгос судлаачид хэрхэн дүгнэж бас заадаг талаар та бүхэнд бичлэг болон хүргэж байна. Сайн байцгаана уу? Тунгуугийн их сургуульд Монголын түүх заадаг Ким Жангу байна. Сайн байцгаана уу? Кёнгийн их сургуулийн түүхийн техникт археолог судалж заадаг Кан Инүг байна. Сайн байцгаана уу? Оригт орнууд болон Исламд судалдаг Пак Кёнгон байна. Үнэн дээр өмнөх дугаараар Ким Жангу багшийн Монголын түүхийг сонсоод нилээд гайхширсан. Бид талыг нь сонсож чадсан. Тэгээд дараагийн дугаарт товчхон дэлгэрэнгүй ярилцахаар үлдээсэн зүйл донд Тимурын үзэнт гүрэн байсан. Тэр тухай ярьж чадаагүй юм байна. Тимур ямар үзэнт гүрэнтэй байсан бэ? Тимурын эзэнт гүрэн ч Чингис хааны Монголын эзэнт гүрнийг дахин сэргээх гэсэн улс байсан. Тэр хэмжээнд хүрээгүй Төв Азийн төвлөрсөн том гүрэн байсан. Тимур өөрийгөө Чингис хааны залгамжлагч гэсэн үү? Тэгвэл одоогийн монголчуудын хувьд Тимурч бас өвөг дээдсэн байх нэ. Тимурын эзэнт гүрнийг Монголын түүх гэж үзэхэд жоохон хэцүү. Гэхдээ яагаад Тимур Чингис хаан манай өвөг дээдс гэсэн юм бэ? Чингис хааны Монголын эзэнт гүрэн зөвхөн монголчуудынх байгаагүй. Тэгэхээр холбооны улс шиг бид Чингис хааны өвийг тээж аваа гэсэн байдалтайгаар бид бол албан ёсны залгамжлагч гэсэн бахархлаар нөлөөлгөө тэлхийг хүссэн байсан. Европ даяар бид Ромыг залгамжлагч гэдэг шиг тийм ээ, яг адилхан. Учир нь Европынхан Чингис хааныг чөтгөр сүйтгэгч гэж хардагч Төв Аз бол өөр. Тод жишээ бол ялчгүй Амир Тимур юм. Амир Тимур уг нь Барлас омгийнх, уг нь бол Монгол гэсэн үг. Барлас омог нь Чингис хаанаас өөр омог боловч Монгол омог. Энэ хүмүүс түргүүттэй холилдож амьдраад түргэгдсэн. Тэгээд хилэнд түрэг хил болсон. Тэнд төрсөн хүн бол Амир Тимур байсан. Гэхдээ эзэнт гүрэн байгуулахад Монголын албан ёсны байдал хэрэгтэй болсон. Гэвч Чингис хааны шууд залгамжлагч гэхэд хэцүү шүү дээ. Тиймээс Чингис хааны охинтой гэрэлсэн. Тэгээд өөрийгөө Чингис хааны хүргэн гэсэн. Үүнээс хойш Төв Азийн улсууд хүн болж чадахгүй тул хүргэн улс болсон гэсэн үг. Тийм ээ, Амир Тимурын үр хойч нь одоогийн Мугал улсын эзэнт гүрнийг байгуулсан. Ийм яриа сонсохоор хүргэн улс гэдэг нь манайд ч тохиолдож байсан зүйл шүү дээ. Харин Төв Азийнхан өөрсдөө хүргэн улс болохыг гэрмэлзэж Монголын залгамжилсан гэж хэлхийг хүсдэг байжээ дээ, тэ? Тийм ээ, тэр үед хэрэгтэй байсан. Ижиог багш гэж Төв Аз судалдаг хүний номонд нэгэн үг байдаг. Чингис хаанаас хойш Төв Аз бол бодис байдал дээр Монголын үр хойч нар юм гэж цусан төрөл биш ч гэсэндээ өв залгамжилсан гэдэг утгаар хэлсэн байдаг. Европ даяар бид Ромыг залгамжлагч гэж хэлдэг шиг. Яг зөв, Европынхан Ромыг хардаг шиг Төв Азийнхан Чингис хааныг харах өнцөг нь бусдаас асар өөр байдаг. Гуйлын улс ч гэсэн Кидан зөрчид сүн улсын дунд тэнцвэр барих дипломат харилцаа хийж байсан. Тэгсэн ч Хятадын соёлыг их авч манайх болгон өөрчилсөн шүү дээ. Би археологийн мэргэжилтэй болохоор сайн мэдэхгүй ч Жусон гэдэг улс өөрөө Гуйлын улсын хуучин хүчийг үгүйсгэж Күнзийн сургаалыг бүлээн зөвшөөрч гарч ирсэн. Тэдний цорын ганц зэвсэг нь өөрсдийгөө Хятадын нэг хэсэг гэж хэлэх явдал байсан ч нутаг дэвсгэрээ нэгтгсэн биш, зөвхөн хууль ёсны байдлыг л авсан хэрэг. Мин улс мөхөж Чин улс гарч ирэхэд ч Мин улсыг дагсан шалтгаан нь Хятадд дуртайдаа биш, тэдний хууль ёсны байдалд тэнд байсан болохоор тэр. Энэхүү зохиомл хууль ёсны байдал нь Жусоныг урт хугацаанд оршин тогтноход хүргэсэн өвөрмц шалтгаан болсон. Тэгээд бас ийм зүйл байсан гэдэг шүү дээ. Жусоны үед Жусон 500 жил орсон тогтносон ч Хятадд маш их тайван байсан учраас удаан үргэлжилсэн гэж үздэг. Тэгэхээр өөр тийшээ харах шаардлагагүйгээр Хятадыг л анхаарах ёстой байсан. Харин Гуйлын улсыг харвал дайны үе байсан бөгөөд энд тэндгүй дайн байсан учраас аль нэг газар гэхээс илүүтэйгээр тасралтгүйгээр ашигтай улс төр хийж дипломат харилцаагаа тогтоох ёстой байсан. Төв Азийн улсууд болон энэтхэг зэрэг харин ч өөрсдөө хүсэж байж хийсэн тэр зүйлийг дипломат харилцаа болгон хийсэн нь бас манай улс ялгаагүй байсан шүү дээ.
Тийм ээ, гэхдээ тэр үед энэ нь хэрэгтэй байсан юм. Үнэн дээр Чингис хаан юм уу Монголын эзэнт гүрний ард тал байсан учраас ямар ч байсан хүч үйлчлэн шүү дээ. Гэхдээ гуйлан улсын хувьд ч тэр бусад улсууд ч гэсэн хэсэгхэн хугацаанд бөгөөд ямар тач Монголын мөнх байж чадахгүй зүйл гэдгийг ойлгож байсан. Тиймээс тэр хямралыг даван туулж тэгснээр одоо дахин гуйлан улсын хууль ёсны байдлыг эсвэл Төв Азийн улс бүр өөрсдийн түүхэн соёлын уламжлалаа тэр хэвээр нь үргэлжлүүлдэг. Монголын нэр эсвэл Монголын сүр хүчийг ашигласан хэрэг. Хятад зэргийг бид саадэ буюу их гүрнийг даах гэж хэлдэг байсан шүү дээ. Саадэ хийж байсан үе болон Монголтой дотн байсан үеийн илэрхийлэл нь өөр байдаг. Юу вэ гэхээр Юан улсад дагаар орсон хүмүүсийг Бувонде гэдэг. Тэгэхээр яг ижил хүчрхэг улстай харилцаж байсан мөртлөө Хятадтай харилцахдаа бид сайн юм хийсэн юм шиг эргээр үнэлээд Монголтой харилцахдаа хүн байтугай араатнаас дор амьтдтай бид тэнд толгоогоо гудайлгалаа гэсэн байдаг. Чусооны үед бол тэгж болох ч одоо хүртэл тийм яриа байдаг. Үнэн дээр одоо бид манай улсын түүхэнд гардаг зөрчид юм уу Алтан улс эсвэл Чин улс гэх мэт асар том улсуудыг юу ч биш мэтээр хайхрахгүй зүгээр л бүдүүлэг зэрлэг хүмүүс мэтээр дүрсэлдэг. Би одоо Яв улс ямар гайхалтай урлагийн бүтээснийг Яв улсаас гарсан тэр шаазан эсвэл бурхны хүргийг хараарай. Үнэхээр Хятад дотроо ч тийм зүйл байхгүй хэмжээний шилдэг байдаг. Гэтэл түүнийг бид хараад үргэлж ингээд шууд хаг зогж эвддэг зүгээр л нэг бүдүүлэг хүмүүс гэж ойлгодог. Тийм ээ. Тэгэхээр тэр нь бид дэлхийг тэргүүлж буй улс болсон хэдий ч түүхийн ойлголт болон хөрш орнуудын талаарх ойлголт нь Жусооны үеэсээ салж чадаагүй байна. Гэхдээ багшаа Үүнийг баг зэрэг ойлгож өгөөрэй. Манай бүгд найрамдах Солонгос улс дэлхийн гадаргуу дээр баттай суурь байраа эзэлснээс хойш өнөөдөр 50-60 жил болж байна. 50-60 жилийн турш дэлхийд даяар нэрээ таниулсан улс болсон. Одоо туршлага хуримтуулж эхлэх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ, би түрүүхэн үгээ баг зэрэг буруу хэлсэн хэсэг байна. Тэр нь юу вэ гэвэл бид зөвхөн хүлээж авсан хэрэг биш юм. Авсныхаа хэрээр өгдөг. Өөрөөр хэлбэл Хятадаас бид маш их зүйлийг авсан гэж боддог шүү дээ. Гэхдээ бидний буруу бодож байгаа зүйл бол бид ч мөн асар их нөлөө үзүүлсэн. Хөөх тийм үү? Тийм ээ, бид түүнийгээ мэддэггүй. Ямар нөлөө үзүүлсэн бэ гэхээр хамгийн тод жишээ бол одоо цааснаас эхлээд бүх шаазан эрдэм шинжилгээний иймэрхүү зүйлсээр та солилцоо хийдэг байсан. Гэхдээ бид Хятадаас хүлээж авсан зүйлээ л тэмдэглэж Хятадч бас өөрсдийнхөө өгсөн зүйлээ л тэмдэглэдэг. Тэгэхээр хараарай, одоо Ватиканд урт хугацаагаар хадгалахын тулд ашигла байсан цаас бол Солонгосын уламжлалт цаас юм. Ватиканд ханжи ашигладаг гэж үү? Тийм ээ, ханжи ашигладаг. Хуучин бичвэр тэмдэглэлийг хадгалахын тулд Ватиканд ханжийг сонгоо авсан. Үнэн дээр Монголын эзэнт гүрний үед ч тийм байсан. Монголын эзэнт гүрний үед гуйлан улсаас зөвхөн татвар эмсийг авч яваагүй. Цаас маш их хэмжээгээр авч явсан. Яагаад гэвэл Монголд нь асар том баримт бичгийн хэрэг хөтөлтийн захиргаатай байсан. Амаар орчуулах, хэлмэрч түүний дараа бичгээр орчуулагч нар энэ хүмүүс төрийн албанд хэдэн хувийг эзлэх хэмжээнд маш олоолаа байсан. Яагаад гэвэл томшгүй олон хэлийг орчуулах шаардлагатай байж түүний дараа бичиг баримтыг орчуулах хэрэгтэй байдаг байсан бөгөөд тэдэн дундаас их хааны ашигладаг байсан цаас нь гуйлан улсын цаас юм. Хятад ч мөн хамгийн сайн цаас гуйлан улсын цаасыг ашигладаг. Одоо бол баг зэргийн өөрсдийнх мэтээр ярьдаг байх л та. Гэхдээ Юан улсыг монголчууд хэрхэн хүлээж авдаг вэ? Монголчууд Хятадыг захирч байсан түүх шүү дээ. Үнэн. Факт шүү дээ, үнэн. Тэр нь бодит үнэн мөн л дөө. Харин Хятадд Юан улс нь зүгээр л манай улс болчихсон байдаг шүү дээ. Тэр бол Хятадын түүх бичлэгийн уламжлал юм. Тэгээд тэд биднээс соёлын түвшнээр доогуур учраас орж ирээд хятадчиж хан үндэстэнтэй ялгаагүй болсон гэж үздэг. Гэхдээ одоогийн Монгол иргэд түүх сурахдаа бид Хятадыг захирч байсан үе гэж сурдаг уу? Англи энэтхэгийг захирч байсан шүү дээ. Тэгтэл энэтхэг нь Английн түүхийг өөрийнхөө гэж байгаатай яг ижил юм. Тиймээс үнэндээ түүхийн ном англи хэлээр хийх маш их хэрэгтэй байна. Бидний түүхийн ном яагаад гэвэл намайг баруун суралцаж байхад ч дорн дахины талаарх бүх зүйлд Японы эсвэл Хятадын эрдэмтдийн бичсэн зүйлс л ашигладаг. Солонгосынх бараг ашиглагддаггүй. Харин одоо бол бид бичиж чадна. Үнэн дээр холбогдох материалууд ч маш чухал бөгөөд сүүлийн үед хамгийн их асуудал болж байгаа зүйл бол AI-ийн хайлт юм. AI хайлт хийхэд AI-ийн суралцсан байгаа гаргаж буй үр дүн нь одоо ихэнхдээ Солонгосын байр суурийг төлөөлж чадахгүй байна. Яг ижил зарчим, тэмдэглэл тэмч их үлдээгүй байна. Тэгэхээр үнийг бид тасралтгүй хэвлэн нийтэлж гадаадад таниулах ёстой байтал бид зөвхөн өөр хоорондоо яриад байна. Солонгос хэлээр хавьл бидэнд хамааралтай маш олон зүйл гарч ирдэг ч англиар хавьл бүгд л Хятадын талынхаар гарч ирж байна. Бас гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд шүүмжлэхээр өгөхөд ихэнх шүүгчид тэр тал руу хэлбэлсэн байдаг тул нэлээд хэцүү зүйлс олон байдаг.
За тэгвэл дахиад Чингис хаан руугаа буцаж орцгоё. Баг зэрэг хуйлдааны онол мэтэр Чингис хаан зориуд огтоо гэрлүүлэх түүхийг бүтээсэн. Тиймээс хүргэнээ өхвөл тэр улсыг охиныхоо улсад дагаар оруулж түүхийг үргэлжлүүлсэн. Иймэрхүү таамаглалууд ч бас байдаг. Үнэхээр зориудаараа охтуудаараа улс төр хийсэн хэрэг юм уу? Гэхдээ Монголын эзэнт гүрэн тэр орчмын бүс нутгийн захирахын тулд гэрлэлт гэдэг зүйл нь хамгийн хүчрхэг эсвэл товтортой харах хэмжээ болдог байсан үнэ. Тэр бол дэлхийн нийтийн жишг шүү дээ. Тиймээс огтоо хадамд гаргасан бөгөөд тэнд уйгур улс юм уу эсвэл тангууд ч мөн адилхан байсан. Монгол дээлтэй найрсаг хүчин болгон үлдээх нь чухал байсан юм. Гэрлэлт тэгвэл тэгвэл чи бидэнтэй нэг тал юм байна гэсэн ойлголт. Гэрлэхгүй гэвэл чи дайсагналцаж бослог гаргахгүйгээр Монголын тогтолцоо болон эдгээр зүйлсийг сайн дагаж мөрдөх боломжтой болгож байгаа юм. Энд одоо таны ярианд асуусан шиг магадгүй огтоо гэрлүүлсний дараа хүргэнээ хөнөөж улсыг нь өөрийн болгож авсан гэх ойлголт нь төөрөгдөл юм. Хуйлдааны онол гэж ярьсны тухайд Джек Витерфорд гэдэг хүний бичсэн ном бөгөөд энэ хүн ч маш их алдартай хүн. Бас их зүйлийг иш татах боломжтой. Чингис хааны улс бол хамгийн дэвшилтэд улс байсан гэдгийг мэдэх зөвхөн боловч арай хэтэрсэн хэсгүүд ч байдаг. Одоо таны хэлсэнчлэн хүрэгчүүд дайны тэргүүн игнөнд гарч амин үрэгдэх асуудал байх л зүйл юм. Нүүдэлчдийн хувьд жанжин нь Чигалян шиг болоод энд тулалт гэх байдлаар биш харин бие төрүүлж гараад эр зөргөө харуулж байж тахан шүү дээ. Тэр их үрэгчүүд ч мөн жанжин учраас гараад тэргүй игнэнд тулалдаад тэргүүн жанжин учраас амь өрөвдөгч болно шүү дээ. Тэгээд өгчихвэл яаралтай охин нь удирдахаар болно биз дээ. Энэ бол байгалийн үзэгдэл атал түүнийг яг л зориудаар газар нутгийг нь нийслэхийн тулд хүргэн болгосон гэж ярьдаг. Хэрв тийм байсан гэж үзвэл ганц нэг удаа тэгсний дараа хэн гэрлэхийг хүсэх вэ дээ. Тийм зүйл хизээж болохгүй шүү дээ. Гэхдээ одоо хүртэл тэр хүний ном алдартай байдаг учраас баг зэрэг буруу ойлголт үүсэх их сурвалж босоор байгаа юм. Гэхдээ энэ бол маш ойлгомжтой төөрөгдөл юм. Дэлхийн түүхэд гэрлэлтээр холбоо тогтоож дипломат харилцаа явуулаагүй түүх гэж байсан гэж үү? Үүний өмнө исламын шашны зүнж Мухаммед ч мөн гэрлэлтээр дамжуулан бүгдийг нэгтгэж чадсан шүү дээ. Мухаммед ч бас гэрлэлтээр гэж үү? Тэглгүй яах вэ? Мухаммед зүнж болохоос өмнө эхнэр Хадижа гэж байсан. Уламжлалт ярианд дурсаар Мухаммед 25 настай байхдаа 46 настай Хадижа гэх баян бэлэвсэн эмэгтэйтэй гэрлсэн байдаг. Гэхдээ тэр хүн амьд байх хугацаанд өөр хүнтэй гэрлээгүй. Нас барсныхын дараа л гэрлсэн бөгөөд тэр өөрийн эртний анд болох Мухаммедийн эртний анд бөгөөд сүүлд Мухаммед нас барсны дараа исламын ертөнцийн анхны удирдагч болсон Абу Кабрын бага охин байсан юм. Тэр охинтой гэрлсэн. Өмнө нь ахмиг настай эмэгтэйтэй уулзраад тэр эмэгтэйг нас бартал өөр гэрлэлт хийхгүй байж байгаад дотны найзынхаа охинтой гэрлсэн байна. Тийм ээ, дотны найзынх нь охин байсан. Насны зөрүү хэтэрхий их гарч байгаа юм биш үү? Асар их шүү дээ. Яагаад гэвэл тэр охиныг 6 настай байхад сүй тавьж 9 настайд нь гэрлсэн гэдэг. Мухаммедийн өөрийн нэг найз нь тэгвэл миний охинтой ч бас гэрлүүлэх хэрэгтэйгээд бэлэвсэн болсон өөрийн охиноо гэрлүүлдэг Мухаммедтэй. Охтын өршөлдөөн үүсчээ дээ. Нөлөө бүхий хүн учраас. Тийм ээ, тэр үед Умар 2 дахь урддагдагч болсон бөгөөд энэ хүн ч бас өөрийн бэлэвсэн охиноо Мухаммедтэй гэрлүүлж ийм байдлаар Мухаммед голдуу бэлэвсэн эмэгтэйчүүдтэй их гэрлсэн. Тэр бүгд улс төрийн зорилготой гэрлэлт байсан хэрэг. Тийм ээ, улс төрийн гэрлэлт юм. Тэгээд бэлэвсэн эмэгтэйчүүд амжиргааны чадваргүй учраас тэднийг хамгаалах зорилгоч бас байсан. Тиймээс эдийн засгийн тодорхой чадваргүй бол эхнэрээ нэмхийг хориглодог гэдэг биз дээ. Гэтэ Мухаммед гэрлэлтийг нэгэн зэрэг 4 хүнтэй хүртэл зөвшөөрдөг. Үнэн дээр Мухаммед өөрөө 4-өөс дээш хүнтэй гэрлсэн. Тэр хэмжээний чадвартай байсан л. Хүннүүчүүд эцгийнхээ хойд эхнэрүүдтэй хүн өөрөө бүгдтэй нь гэрэлдэг байсан биз дээ. Энэ нь одоогийн ойлголтоор бол ямар нэг ёс суртахууны гажуудал байна гэсэн үг зүйл биш шүү. Бишээ. Мөн хамгийн чухал нь гэрлэн гэдэг зүйлийг бэлэгдэл өөрөө огтөр байсан. Эдгээр хүмүүс эрт үед яг үнэхээр цусны шинжилгээ хийж чадах биш. Энэ нь би чамайг эцэг шиг ч хариуцаж авч явнаа. Тэр үг нь чухал байгаа юм. Гэтэл эсгээрээ загран тохиолдолд олон нөхөртэй байх ч ёс бий. Хятадын Юнан мөд шиг газрыг харвал эцэг нь хэн болохыг мэддэггүй. Тэгвэл энэ нь ямар замраагүй юм бэ гэмээр санагдавч яг л эсрэгээрээ байдаг юм. Яагаад гэвэл эмэгтэй хүний хувьд энэ хүүхдийн эцэг нь энэ хүн ч мөн бүгд л манай хүүхдийн эцэг учраас түүнд маш бат бөх арт тол бий болж байгаа юм. Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Тэгэхээр хэн ч үнийг ямар нэг байдлаар оролдож болохгүй. Тэр гэрлэлт гэдэг нь өөрийн талд оруулах хамгийн амархан зүйл шүү дээ, тийм ээ.
Мөн Камбагшийн хэлсэнчлэн ах нь нас барвал дүүнд бэртэйгээ гэрлэх ёсыг зөвхөн муугаар харах биш. Тэгэлгүй яах вэ? Ах нь нас барвал бэрэг нь үндэ нийгэм эдийн засгийн үйл ажиллагаанд оролцохгүй. Доол ажилд орно гэх зүйл байдаг боловч тэр үед нөхөр нь нас эдийн засгийн орлогогүй болвол өсөж үхэгч нөхцөл байдал үүсэх магадaltaй байсан. Тийм ч учраас Библийн хуучин гэрээнд хүртэл харавал ах нь нас барахад бэргэн нь нөхрийнхөө дүүд яагаад намайг авахгүй байгаа юм бэ гэж уурлах тохиолдол гардаг байсан шүү дээ. Тэгээд тэгж гэрлэлт хийсэн ч бэргэнтэй бэлгийн харилцаанд орж чадахгүй байсан тул биеийн гадуур тавихт үнийг оноо гэдэг хүний хийсэн үйлдэл учраас оноо гэж нэрлэдэг болсон юм. Тэр нь Япон үг биш байсан юм уу? Бишээ, онооноос гаралтай. Тэгээд Библиэлд тийм зүйл хийгээд бас гадагшлууллаа гэж түнд хараал хүргэдэг юм оноонд. Гэхдээ үнэндээ ямар ч шашин гэхгүй байж болох шашны үүднээс жирэмслэхгүй байхыг орлох үйлдэл нь нөгөө шүү дээ. Тийм биз дээ. Гэхдээ үзэгчдээ энэ насан туршид зориулсан нэвтрүүлэг биш шүү. Түүхийг л хүргэж байгаа хэрэг. Энэ бүгдээрээ л түүхийн нэг хэсэг шүү дээ. За Чингис хааны талаар ярихад орхигдуулж болохгүй нэгэн хүн байдаг. Ливан дэлхийг захирсан гэдэгч хан шин байгаагүй бол боломжтой байсан гэж үргэлж ертөнцийг эзлэгчийн хажууд шилдэг цэргийн занжин оршдог. Чингис хааны цэргийн жанжин байсан шүү дээ. Субутай ямар хүн байсан бэ? Үнэн дээр Чингис хаанд хамгийн өмнөж 4 нохой шиг жанжин байсан бөгөөд 4 морь шиг жанжин байсан шүү дээ гэдэг. 4 нохой, 4 хүлэг. 4 нохой 4 хүлэг. Тийм ээ. Гэхдээ ямартай ч энэ бол одоо монгол хэлийг мэдэхгүй учраас хүмүүсийн амнаас ам дамжин явсаар Субутай болсон ч угтаа энэ хүний монгол нэр нь бол Сүбэдэ юм. Сүбэдэ. Тийм ээ, Сүбэдэ. Өөрөөр хэлбэл нөгөө 2 дугаар Мухаммедыг барихаар хөөцөлдөж явсан тэр жанжин шүү дээ. Тийм ээ, яг зөв. Тэр нь одоо Европ руу орохдоо Субутай болж хувирсан хэрэг. Тэгээд түрүүн Оготай, өгөөдэй гэсэн ч энэ бас өгөөдэй юм. Өгөөдэй. Тийм ээ, гэхдээ бид маш удаан хугацааны турш Япон номноос сурсан үгсээ ашиглаж ирсэн хэрэг л дээ. Өгөөтэй гэж их хэлдэг байсан шүү. Яагаад гэвэл монгол хэлний им ихшгийн 2 цэг тавьсныг Германы умлаут гэж андуураад өө гэж уншсан хэрэг. Гэхдээ үнэндээ бол өө юм. Тэгээд энэхүү Сүбэдэ гэдэг хүн бөгөөд Сүбэдэ нь үнэндээ эцэг нь тархан хүн байсан. Тэгээд жинхэнэ нэр нь Зарчуудаа гэдэг хүн байсан бөгөөд Тэмүүжний эцэг Исүхэд өөрийн хөвгүүнээ даадах гэж очдог. Тэгтэл хитрхи балчир байна. Дараа нь жаахан өсөөд 10 хэдэн нас хүрээд аваад ирэх гэсэн байдаг. Тэр үед нь хүлээж авъя гэсэн. Яагаад гэвэл Исүхээч мөн тал нутагт мандан бадарч гарч байсан баатар байсан юм. Гэтэл нас барчихсан шүү дээ. Хожим нь тэрхүү Зарчуудаа Исүхийг нас барсны дараа Тэмүүжин дээр хайж очдог. Хөвгүүд нь ч одоо овоо өсөж том болсон болохоор одоо эцэст нь Зарчуудаа 2 хүү байсан. Том хүн Зэлэм тэгээд Сүбэдэн дүү бөгөөд ямартай ч энэ хоёр хоёулаа 4 хүлэгт багтдаг. 4 хүлэг ах トゥ хоёр уу? Энэ нь үнэндээ аав нь хүүхдэд өргөн барьсан гэхээс илүүтэй хэдийгээр ингэж илэрхийлсэн байгаа ч гэсэндээ торгон цэрэг болохоор илсүүлсэн гэсэн үг. Тийм ээ. Гэхдээ одоо Зэлэм нь анхнаасаа л баатар байсан ч үнэндээ Сүбэдэн тийм байгаагүй гэх яриа байдаг. Тэгээд байлдааны тактик зэргийг сүүлдөө нас бийд хүрсэн хойноо аажмаар нилээд хожуу сурсан. Хожуу амжилтанд хүрдэг хэм маягтай байжээ дээ. Тэр үед энэхүү Сүбэдэг удирдлагатаа авсан жанжин нь бас алдартай хүн байсан. Чингис хааны бараг л хөнөөх шахсан дайчин байсан юм. Би хүүхэлдэйн киноноос харж байсан юм байна. Жинхэнэ нэр нь 6 дахь хүү гэдэг утгатай бөгөөд монгол хэлээр бол 6 даа гэдэг байсан юм. Тийм ээ, жинхэнэ нэрийг нь Монголын нууц төвчөнд бичснээр 6 даа гэж бичсэн байдаг. 6 дахь хүү гэсэн утгатай боловч Чингис хааны нүрийг сумаар зүсэж харагдуулсан юм. Тэгсэн ч сүүлд нь тэр хүнийг барьж аваад түүнийг юу гэж нэрлсэн бэ гэвэл сумны зэв гэсэн утгаар зэв гэж нэрлсэн юм. Зэв тийм ээ, зэв. Монголын нууц төвчөөр уншихад зэвээ болдог ба орчин үеийн монгол хэлээр зэв гэж дуудагддаг. Ямартай ч зэвийн удирдлагатаар Сүбэдэ бэлтгэл сургалт хийдэг байсан. Чингис хаан өөрийнх нь нүрийг онож шархтуулсан зэвийг дэрэгдээ авч өөрийн баруун гар болгож ашигласан. Зэв тэгэхээр Сүбэдэг ерөнхийдөө өсгөж хүмүүжүүлж байгаа гэсэн үг байх нэ. Тийм ээ, яагаад гэвэл энэ Сүбэдэн хийдэг байсан ажил нь зүгээр нохой манаж, мал манаж, ойр зүрийн ажил зарагдах байсан ч тэр дундаа томчууд, жанжнуудын байлдааны тактик төлөвлөгөөг бүгдийг нь сонсоод толгой дотроо тасралтгүй тактикийн бэлтгэл сургалт хийж байсан хэрэг. Хараахан 4 хүлэг болоогүй байсан үе байсан гэсэн үг үү?
Тийм ээ, одоо эцэстээ өөрийнхөө хөвгүүдийг эсвэхэд ч тэр сүулт нь Тэмүүжин ч харж хаад даатхан авч болох юм байна гэж дүгнэж байгаа хэрэг юм. Аль талд орох шугамаа сайн сонгох хэрэгтэй. Би Чингис хааны намтрыг хүүхэлдэйн киногоор үзэж номоор ч уншиж байсан. Гэхдээ үнэхээр тухайн үед аль талд орох шугамаа хаана аль Шугамыг сонгох нь үр удмын хойштоо яаж явахтай маш их хамааралтай байсан байдаг. тэр нь яагаад гэвэл тухайн үеийн Монголын тал нутаг Уйгур улс 840 оны орчимд мөхдөг. Тэр үеэс эхлээд 1206 оны Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулах хүртэл бүхэлдээ хямралын үе байсан юм. Тийм ээ, өөрөөр хэлбэл нүүдэлчид үнэхээр их ядарч туйлдж байсан. Манай энэ тал нутагт баатар гарч ирээсэ гэж хүсэн хүлээж байсан юм. Түүнийг ямар ч итгэл найдваргүй мэд харагдаж байсан. Тэмүүжинд санамсаргүйгээр эсвэл зориудаар хүмүүс сугларч үхэлгүйгээр амь үлдээж маш хэцүүг даван туулж байж нэгтгсэн шүү дээ. Тэмүүжний байсан тэр үеийг харуул жижигхэн омог аймагуд л байсан. Жижиг омог аймагуд байтал зүгээр л хажуугаар өнгөрч явсан морьтой явж байсан дайчид эсвэл зүгээр л тэр омог руу дайрч ороод алж хядаад эмгтээчүүд болон эд хөрөнгийг нь булаадаг. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал Сүбэдийн эзэг нь чи бол хожим маш том хүн болно доо гэдгийг харсан гэсэн үг. Зилэм Сүбэдэ эзэг нь за энэ хямрал донд энэ хүн л баатар болох нэ гэж харсан байдаг. Тунжаа харгислал үлдэж байх үед бүх улс даяар бааtruуд босон тэмцэлдэг биз дээ. Яг Тэмүүжин тэгж бааtruудтай өрсөлдөн тэмцэлдэж байсан тэр үед өөр олон хүмүүс байсан байж таарна. Тэр дэвшигчдийн тоонд ч багтаагүй байсан үе шүү дээ Тэмүүжин. Тэдний нэгэн зэв байсан бөгөөд түүний дараа Тэмүүжинтэй ах トゥ угийн барилгыг тогтоож хожим нь өрсөлдөгч болдог. Тийм ээ, жамгч бас байсан. За тэгвэл буцаа зэдвтэ орцгоё. Зилэн болон Сүбэдэ нар хараахан дөрвөн хүлэгч болоогүй байсан тэр үед Тэмүүжин хүч чадлаа зузаатгасаар байсан бөгөөд Сүбэдэ нь үнэндээ Тэмүүжиний нүдээр харахад нэг их гой чадваргүй мэт харагдаж байсан байх л та. Гэсэн хэдий ч өөрийнхөө дэргэд авч үлдээд засралтгүйгээр бэлтгэл сургалт хийлгсэн бөгөөд улмаар зэвийн удирдлагад ор өөрийг нь үйл ажиллагааг явуулах боломжтой болгож өгсөн Тэмүүжин зүгээр л тэнгэр шиг хүн шиг бодсон байж нь гарцаагүй юм. Тийм ээ, тэгэхээр бидний харахад Сүбэдэ хожим нь зүүн Европыг айдсын хүлээст оруулсан Сүбэдэ шүү дээ. Үнэхээр тулалдаанд ганц ч удаа ялагдаагүй юм уу? Эсвэл ялагдагчийн тэмдэглэсэн үлдээсэн түүх юм болов уу? Ялагдаагүй тийм ээ. Чингис хааны хүүгүүдийн ялагдсан тулааныг ч ялалтыг нь авдаг байсан. Үгүй зэвээс юу сурсан болохоор ийм их хүчтэй армийг бий болгосон юм болоо. Зэвээс сайн тактикч маш ихээр сурсан, дахин өөрийн болгож хувиргах чадвар нь тэр дунд нахиалж цэцгэлж байсан хэрэг юм. Ямар ч тааш тулаанд бол ялдаг. Яасан тааварлахын аргагүй тактикийг маш гайхалтай байсан. Надад бол ямар мэдрэмтэрж байна гэхээр Чигалиан болон Баатар дайчин хоёрыг нийлүүлсэн юм шиг мэдрэмтэрч байна. Миний мэдих зүйл бол одоо Жоржиагийн эзлэн авах тулааны үеэр их хүмүүс зүгээр л ямар ч төлөвлөгөөгүй шууд эзэлсэн гэж боддог ч түүнийг хэдэн жилийн турш судалж тандалт хийгээд эсрэг талынхаа эмзэг цэгийг яг онож цогсон байдаг шүү дээ. Үнэхээр гайхалтай байсан. Субутайгийн хувьд үнэндээ бидний хувьд хэтрүүлсэн үнэлгээ байгаа гэж бодогддог. Бодит байдал дээр энэ хүний чадвараас өөрөөр маш их алдарсан юм. Субутай нь анханасаа ийм хүчрэг жанжин байгаагүй бөгөөд хаанан сул тал байгааг сайн мэдэж чаддаг хэрэгэлтэй. Яг талбай дээр сайн тоглодоггүй сэлгээний тоглогч дасгалжуулагч болохоро сайн ажилтдаг шиг гэж ойлгож болно. Миний хувьд нөгөөтэйгөр Субутай хизээнээс ингэж алдартай болсон бэ гэд бодоход тэр нь ч бас үнэндээ 20 дугаар зуунд барууны ертөнцийн бий болгосон ярианы үр дүн гэж боддог. Түүнээс өмнө баримт болон тиймэрхүү зүйлс Сүбэдэ гайхалтай баатар байсан юм а гэсэн баримт байдаггүй гэж үү? Энэ нь хамгийн түрүүнд хизээ гарч ирдэг вэ гэвэл 1927 онд тэр үед Лидл Харт гэдэг хүн ном бичсэн бөгөөд энэ нь цэргийн сур бичиг юм. Үүнд энэ хүн Субутайг авчирч Чингис хаан ямар стратеги хөдөлгөөнттэй тиймэрхүү зүйлсийг бүгдийг нь Субутай хийсэн гэд цэргийн сурах бичгийн хувьд үлгэр жишээ болгосон юм. Яагаад гэсэн бэ гэхээр 1920-ад оны хувьд түүний өмнөхөн дэлхийн 1-р дайны үед хамгийн аимшигт шуудууны дайн болсон шүү дээ. Тиймээс байлдааны чадвар байхгүй болоор шуудуу ухаж шивтээд Субутай энэ бүх хэвшил ойлголтыг устгаж чадах нэгэн үлгэр жишээ болж харагдсан бөгөөд дахиад нэг буруу ойлголцсон зүйл бол тэрнээс өмнө европчууд зөвхөн өөр хоорондоо тулалддаг байсан. Гэтэл анх удаага асар том хэмжээний дайн хийсэн байдаг. Иймэрхүү асар том хэмжээний армийг нэгэн зэрэг удирдан үйл ажиллагаа явуулж байсан нь тэдний мэдэж байснаар хамгийн шилдэг нь хэн байсан бэ гэвэл Чингис хаан буюу Монголын армид байсан хэрэг. Үүний дараа зөвдөл зулбод улс ямар том байв? Сталин ямар байлаа? Сталин Германд тулалдаж байгаад Германаас цэргээ татаж Алс орнодод Японтой тулалдах зэргээр тэр цаг хүрээтэй өрсөлдөхүйц хамгийн шилдэг армийн үлгэр жишээ нь хаана байсан бэ гэвэл мэдээж Монголын арми байсан юм. Мэдээж Сүбэдэг агуу биш байсан гэж байгаа хэрэг биш. Тэр үед
Төгс үнэлэгдсэн шалтгаан нь үнэндээ 20 дугаар зууны энэ өвөрмөц нөхцөл байдал нөлөөсөн гэж би боддог. 20 дугаар зуун байгаагүй бол харин ч төдийлөн ил болж чадахгүй байх байсан байх нэ. Агуу байсан нь үнэн ч ингэж алдарсан шалтгаан нь үүнээс болсон юм гэдгийг сонсоод ойлгосон байхаа. Гайхалтай зүйл нь тухайн үед хэрмийг нураах зэвсэг гарч ирээгүй буюу их буу гарч ирэхээс өмнө төмөр мэд бат бөх хэрмийг тактикийн тусламжтайгаар ашиглаж байсан Европыг нэрвэсэн нь Сүбэдэ байсан бөгөөд дараа нь жижиг хэмжээний тулаан гэдэг нь үнэндээ 100 гаруй хүн удирдах 1000 гаруй хүнийг удирдаг захирагч байсан боловч 10,000 100,000 хүнийг удирдаг командагч нь тухайн үед Европод харж байсангүй тийм том командагч байсан шүү дээ. бас барууныхны буруугаар ойлгодог нэг зүйл дархан хүний тухай ойлголт юм. Өнөөхөр бол маш дорд ажил мэтэр төсөөлдөгч Монголын эзэнт гүрний үед эсвэл нүүдэлчдийн хувьд дархан гэдэг нь хамгийн дээд технологийн ажил хийдэг бөгөөд орчин үеийнхээр бол Samsung-д л ажиллаж байна гэсэн үг. Гэтэл тулалдаанд нэг ч удаа ялагдаж үзээгүй энэ Сүбэдэн нэг үгээр Тэнгэрийн бурхан мэт шүтэгддэг байсан нь хааныхаа үхлийн мэдээг сонсвол буцахгүй байх арга байгаагүй биз дээ. Үнэндээ Европ дахь дайнд ялагдаад буцсан хэрэг биш, цаашид одоо баруун зүг рүү ахих нь хэцүү болсон гэхээсээ илүү өөрийнх нь Тэнгэр мэт хаан алга болсныг сонсоод жолоогоо эргүүлсэн юм. Тиймээс тэр үед Чингис хааны үед Хорезмын аян дайнд явж байгаад Сүбэдэ тусгай ангиа дагуулan Каспийн тэнгисийг бүтэн төрж ингэж мэдээлэл цуглуулдаг юм. Энэ газар ямар хүмүүс амьдардаг, энд хэрхэн хамгаалдаг юм байна. Иймэрхүү зүйлсийн талаарх мэдээллүүдийг олж авдаг байсан. Монголын армийн хувьд үндсэндээ мэдээлэл цуглуулах нь нэгдүгээр тавигддаг байсан. Хожим нь Өгөөдөө хаан Бат болон түүний хүү Гүйгийг 1935 онд баруун зүгт дайнд хамт илгээдэг юм. Энэ үед хамгийн их итгэж илгээсэн хүн нь Сүбэдэ юм. Гэхдээ тэр үед Бат болон Гүйг хоёрын дунд маргаан дэгдэхэд Өгөөдөө хаан тэднийг эргүүлж дууддаг. Муусан золигнууд та нар үлгэр жишээ болох ёстой байтал тэнд очиод удирдах эрхийн төлөө тэмцэлтэг нь юуны учир байна хэмээн дахин нэг удаа дуудаж байсан юм. Сүбэдэ 1241 оны сүүл хүртэл Европ болон Өмнөд Оросын тал нутгуудыг бүрэн тойрж бүр мөсөн бөснүүлдэг. Гэтэл 1241 оны эцээр Өгөөдөө гинэт нас бардаг. Шалтгаан нь хэтрүүлэн арх уусан байсан. Бүх түшмэд болон бүх жанжнуудтайгаа өдөр бүр арх уух ёстой болдог байсан. Яагаад гэвэл тэдний хувьд тактик ярих, улс орны удирдлагыг ярих гэх мэтийн хурал хийх асар их байсан юм. Арх гэснээс монголчуудын уудаг арх маш бага градустай арх байсан. Тийм ээ, тэр нь одоогийн гүүний саам айраг гэдэг ундаа байдаг. Одоо тэр гүүний саамыг эсгэх юм бол хатуурлаг дээд зэгтээ хүртэл өсч болдог. Бас нэрдэг байх нэ. Тийм ээ, Сөөжүгийн нутаг гэж байдаг шүү дээ, Андуун. Тэр нь Монголоос орж ирсэн юм уу? Тэр нь яг үнэндээ бол Арабаас орж ирсэн нэрмэл архийг монголчууд тараасан хэрэг юм. Тийм учраас тахилын ширээнд тавьж болдоггүй юм. Зэрлгүүд их гээд зэрлэг. Тэр үнэндээ орчин водкач гэсэн арх буюу тэр Монголын сөөжүү байсан л да. Бүр Японы тэнд Окинавад байдаг Авароми гэдэг ч мөн адилхан юм. Энэ бүгд тэр чигтээ Вьетнамд ч байдаг. Монгол нь угтаа энэ шаардлалт үүсгэдгүй цэвэр спирт нэрж гаргах нь өөрсдийн ноу хав учраас нууцлах ёстой байдал тэгдэггүй байсан. Монголчууд үнэхээр сонирхолтой стратеги хэрэгэлдэг нь өөрсдийн очисон эзлэн төрмгийсэн газартаа сөөжүү арх хийх технологиг тасралтгүйгээр дамжуулан зааж өгдөг байсан юм. Тийм учраас ингэж олон улс оронд одоо яагаад гэвэл энэ нь өөрөөсөө цөөхүүлээ байтал тэнд байгаа дайснууд хизээ биднэрүү дайрахыг мэдэхгүй байтал нэг хундаг татья хэмээн эх орныхоо төлөө уур хилэнг тэр зүг чиглүүлдэг байсан юм. Тэгэхээр тэр үед хүмүүс Монголын эсрэг өшөө хорслоо мартаж илүү амттай арх хийхийн тулд улаардаг байсан гэсэн үг. Чингис хаан монголчуудын дунд хэр хүн бэ? Зүгээр л тэнгэр газар дах цор ганц түүхэнд хамгийн агуу хүнээр илэрхийлэгддэг байх тийм үү? Одоо ч гэсэн Монголын эзэнт гүрний үед ч тэр хуваагдаж бударсан хямралтай байсан тал нутгийг нэгтгэсэн шүү дээ. Аль хэдийн тэр үеэс л эхлэн бурханчлах үйл явц эхэлсэн байсан. Сүбэдэгч бас сайн мэддгүү. Тэглгүй яхаа монголчууд мэднэ. Монголын нуус товчоо гэд ханзаар бичигдсэн ном одоо монгол хэл дээр байдаг юм. Тэр ном олдсноор хүмүүс уншиж эхлэхдээ зэрэгцэн монголчууд толгойдоо шуудал суулгаж авдаг юм. Зүгээр л тийм хэн болохыг бүгдийг л толгойдоо суулгачихдаг. Тэгвэл монголчуудын бодлоор Чингис хааны дараагийн хамгийн дуртай хүн гэвэл хэн байх вэ? Орчин цагийн үеийг тоодвол Чингис хааны дараа. Магадгүй хувлаа болох байх та. Миний хувьд магистрийн зэрэг хамгаалсан сэдэв маань хувлаа хаа юм. Гэхдээ уг нь би Хятадын Юан улсын түүхийн мэрэгжилтэй л дээ. Хятадын түүхээр орж суралцж байтал хачин зүйлс гарч ирсэн. Яагаад гэвэл илэрхий Хятад Юанийн түүх гэж нэрлэдэг. Гэтэл Юанийн түүх дотор энэ хүнийг монголчууд Сэцэн хаан гэж дууддаг байсан. Сэцэн хаан гэдэг нь монголчууд Ухаалаг хаан гэж дууддаг байсан юм. Юан Шизү гэж юу болохыг ч мэдэхгүй.
Өөрөөр хэлбэл Үнэхээр сонирхолтой нь Ким Жонг Un багш Монголын түүхийг ярихаар гарч ирсэн шүү дээ. Тэгээ ч олон хүмүүс их дуртай байсан боловч үргэлж ярихдаа л энэ ингэж хятад гэж ойлгож болохгүй гэж хэлдэг байдал судлаад үзэхэд хятадын түүх Юаны түүх гэхээр энэ ч бас хятад хэв маяг байсан юм шүү. Юаны түүхийг судалж эхэлж байгаад энэ арай биш юм байна. Монголын түүх рүү орох ёстой байна гэсэн ойлголт төрсэн юм. Монголоор тэр үед магистрат төгсөөд хэлний бэлтгэл явсан юм. Түүнийхээ дараа Монгол Улсын их сургуульд сурсан. Тэгвэл Монгол иргэдэд Сүбэдэ ямар нэрээр үлдэж хоцорсон байдаг вэ? Ямар дурсамжаар үлдсэн бэ? Чингис хааны зүүн гар арнуудынх нь нэг юм. Тэгээд Чингис хаантай нэгэн зэрэг ижил зүйл сэтгэдэг тэр хүний толгойд юу байгааг мэдээд би юу хийх ёстойгоо ойлгоод хамтдаа хөтэлдэг яг л би нэгэн биш шиг. Энэхүү таамаглалыг үнэндээ цэргийн шилэх ухаанд сонирхолтой маш олон хүмүүс орчин үе болон өнөө цагт ч ярьсаар исэн шүү дээ. Чингис хаан нас бараагүй байсан бол Сүбэдэ хаа хүрэх байсан юм бол энэ талаар монголчууд ярьдаг болов. Тийм ээ, Чингис хаан үнэндээ урт насалсан. Яагаад гэвэл ихэвчлэн 40 орчим наснда ихэнх хүмүүс нас бардаг байсан тэр үед Чингис хаан 60 хүртэл амьдарсан учраас үнэндээ нэлээд удаан насалсан хэрэг мөн. Тэрээр бие маш сайн цэгнэж твчдэг байсан. Архийг багуу гэдэг байсан. Өгөөдөө шиг хүний хувьд ялангуяа архинд маш дуртай байсан. Ганц л хундаг гэтэл хундгаад ийм том болгоод аваад ирдэг байсан гэх жишээний. Тэрээр хүмүүст маш сайн гараас сунгаж тэр үед маш элбэг дэлбэг ханддаг байсан гэдэг. Тийм ээ, архиас сайн уудаг, тэгээд бэлэгч их өгдөг. Тэгэхээр мусульман худалдаачид хар хором руу усны урсгал мэт тасралтгүй цутган ирдэг байсан гэдэг. Бараагаа алдсан ч өгөөдөө чинь өөрийн гэсэн нэр төртэй хүн шүү дээ. Худалдаачид бараагаа худалгаад алдах эсвэл булаалгаж болохгүй учраас хэдийг алдсан бэ гэж асуугаал 100 мянган воноор алдсан гэх юм бол 1 сая воныг ав гэж алдагдлыг Тэгэхээр ч хүн өөрийн ирэхгүй тишээл явахыг хүснэ биз дээ. Тэгэлгүй явах бай мэдээч үү дээ. Тэгээд хүчтэй байж эд баялаг хоримтлагдах юм бол сайн эрдний чулуу юм уу? Эд зүйлс хүмүүс цуглардаг. Манай улс одоо Samsung-ийн Lium музейгийн санч яг ижилхэн зүйл шүү дээ. Мөнгө нь байгаад тэгээд түүнийг үнэлж чаддаг хүн рүү тасралтгүй цууран ирдэг. Тэгж байж эдийн засаг эргэлтэн шүү дээ. Гэхдээ тасралтгүй баруун зүг рүү ахисаар байсан бол Европыг эзлэх боломжтой байсан болов? Тийм ээ, магадгүй миний бодлоор Европыг эзлэх нь өмнөд цөм улсыг эзлэхээс илүүтэй хамаагүй хялбар байсан байх. Яагаад гэвэл өмнөд цөм улс нь өмнө зүг рүү уруудаж байрладаг шүү дээ. Европ нь баруун зүг рүү явдаг. Мэдээж суурин газрын тариалангийн бүс нутаг хэдийч. Англи бол болохгүй байсан бах тийм үү? Англиг сайн мэдэхгүй байна л да. Бас тийшээч гэсэн зайв унаад гатлаад очихл байсан байх боломжтой бол. Гэхдээ монголчуудын нүдэнд тэр нь хүн амьдрах аргагүй газар нутаг шүү дээ. Тал хэрч биш, хуурайч биш, бас эсэн цүлч биш. Үнэндээ өмнөд цөм улс гэсэн нэг их хэрэгтэй газар нутаг биш байсан юм. Гэтэл эцсээ хүртэл эсэргүүцэн тэмцээр байсан шүү дээ. Миний хувьд үнэндээ Монгол нь Европыг захирах боломжтой байсан байх гэж боддог. Би тэр нь ямар байх байсан бэ гэдгийг таамаглаж үзэж бодох баримт материал бий л дээ. Яг л Монголын Орос руу хийсэн аяндаа юм. Үнэхээр Оросыг маш хурдан хугацааны турш тэнд захирч байсан бөгөөд ямар байсан бол бодит байдал дээр Орос нь Монголын ачаар асар их хөгжилд хүрсэн байдаг. Тиймээс бид шин төв нэгдсэний дараах Европыг төсөөлөхдөө 13-14-р зууны Европ нь Монголоос хамаагүй доогуур тэр соёлын түвшнүүд доогуур байсан учраас илүү хурцтайгаар хөгжүүлэх байсан юм биш үстэй гэж бодоод л төрдөг. Тэр нь тиймээс 1246-47 оны орчимд Ромын папад Плодо Карпини гэдэг хүнийг илчээр явуулсан байдаг. Яагаад гэвэл Монголын талаар мэдэх зүйлд юу ч байхгүй учраас тагнуул болгон явуулж байгаа хэрэг. Тэгэд Карпини монголчуудын түүх гэдэг тагнуулын тайдан бичээд тэр нь одоо хожим асар их алдартай болсон. Гэхдээ тэр хүн Монголын талаарх хорсолтой өрөөсгөл ойлголт маш ихтэй байсан. Тийм шүү дээ. Хүмүүс гарцаагүй муу үйл маш их хийсэн бас бохир заваан гэд яг тиймэрхүү зүйлд хүмүүс зурладаг шүү дээ. Тийм болохоор уншигчид түүнд дурладаг хэрэг. Гэтэл 1253 онд Францын хаан Рубрукийг илгээдэг хар хором руу. Гэхдээ энэ хүн харьцангуй Карпинигаас хавь илүүгээр Монголыг наривчлан бодитойгоор тийм маягаар тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Карпини болон Рубрукийн ном нь манай улсад ч Монголын эзэнт гүрнээр аялсан тэмдэглэл нэрээр аль хэдийн орчуулагдсан байгаа. Монголын нүүрс товчооч мөн мэдээж орчуулагдсан бөгөөд шаштрын чуулган ч мөн орчуулагдсан байгаа. Солонгосчууд бид ямар аимшигтай вэ гэхээр Юан улсын 200 ботийг одоо бүгдийг нь орчуулсан байгаа. Удахгүй хэвлэлтэн гарна. Ялангуяа тийшээгээ ингэж их анхаарал хандуулах болсон шалтгаан байгаа байх манай улс. Бид Ляо, Чин, Юан улсуудын үед
хойд зүгийн үндэстнүүдтэй холбоотой байсан гэдэг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд хятад руу хэд хэлбийсэн байсан бол бид одоо тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Үргэлж хойд зүгийн зэрлэгүүд гэж нэрлэдэг үндэстэн буюу улс орнууд өсөж хөгжиж байх үед хятадтай сүргэлддэг байсан бөгөөд тэр хооронд Солонгосын хойг дипломат харилцааг хэрхэн зохицуулах вэ гэдгээ сонгодог байсан шүү дээ. Тэр үед бид үргэлж хятадыг төвд тавих биш, харин хэний хүч хэр зүрх хүчтэй хүчрэх байгааг харж шийддэг байсан. Тийм ээ, яг тийм. Тиймээс одоо Манччин улс руу тэр зүг рүү шилжин орсон бөгөөд мэдээж сэтгэл зүрхэндээ Мин улсыг шүтэн биширч байсан боловч бодит байдал дээр өөр аргагүй байсан хэрэг байдаг шүү дээ. Үүнтэй холбогдуулан товчхон баг зэрэг нэмж хэлбэл бодит байдал дээр монголчууд Европ руу явж байгаад гинэт цэргээ татсан энгийнээр зүгээр л оршуулгаас болж явсан, хуралдаагаас болж явсан гэх мэт зүйлс байдаг ч сүүлийн үед одоо магадгүй нүүдэлчдийн хувьд хамгийн чухал зүйл нь өвс болон мод бэлчээр шүү дээ. Энд магадгүй өвс болон бэлчээрийн ургамалтай холбоотой зүйл байгаа болов уу гэж бодтол саяхан нэгэн судалгаанаас харахад 1256 оны орчимд асар том уур амьсгалын өөрчлөлт гарсан, намгархаг газар бий болсон. Тиймээс энд цаашид цэрэг арин болон морд хичээхэд хэцүү болсон байх гэсэн судалгаа гарсан тул тийм юм байна гэж мэдээд хичээлээ цааш байсан чинь саяхан дахин нэг няцаалт гарч ирээд үгүй харин намгарах газар болох тусам өвс илүү сайн урагдаг юм. Тиймээс экологийн хувьд ч эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа бололтой. Тэгвэл сүбэдэ цэргээ буцааж татсан явдал нь одоо хүртэл яг шийдвэрлэх байдлаар үнээс л болсон гэх зүйл байхгүй байна. Миний хувьд ч бас эцэст нь нэг цэг тавигдах нь үдэ гэж бодтол шууд араас нь няцаалт гараад намгархаг газрын ойролцоо өвс их сайн ургадаг нь үнэн биз дээ. Үгүй өөрөөр хэлбэл Монгол нь их хаан нас бармагц үргэлж асуудал үүсдэг. Тийм ээ, мусульман бүс нутгийг сахирч байгаад их хаан нас бармагц дахин буцаад дээшээ явдаг шүү дээ. Тэр жишээ бол хүлээгүй юм. Гэхдээ намгархаг газар гэж саяхан камбаг шилсэн шүү дээ. Тэгж хэлбэл монголчуудын хувьд тэр нь газар нутаг биш юм аа. Бид амьдарч байхдаа түүх гэдэг зүйл нь ингэж тайлбарлагдаж болох, тэгж тайлбарлагдаж болох боловч аль нэг мөчөд тэр нь оронгоороо эргэж өөрчлөгдөж болно гэх тийм нээлттэй сэтгэлгээгээр суралцах нь түүх биш үү гэсэн бодол төрж байна. Тэгээд манай гурван багшийн ачаар түүнийг бүр ч илүү сайн мэдэрч суралцсан цаг хугацаа байлаа. Та бүхэн үтсэн байх мэдээж та бүхэн санал нийлэх тал байгаа байх. Ямар ч тач солонгосчууд бидний түүхийн талаар хэрхэн ойлгодгийг бас юу гэж заадаг, ямар ойлголттой байдаг талаар ойлгож авсан болов уу? Сүүлийн үед казакууд Чингис хааны казак хүн, хятадууд хятад хүн мэтээр ярьж улс бүр өөрсдийнхөө түүх болгох гэж хичээж байгаа харагдаж байдаг. Харин солонгосын хувьд харьцангуй дундыг баримталдаг, мөн өөрсдийн биш зүйлсийг хүлээн зөвшөөрдөг. Сорлантан гэж солонгосын хоол байдаг. Энэний үүсэл гард нь шүлтэй хоол гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Бас сунгулмэ гэж үг байдаг. За энэ болохоор шонхрыг сунгулмэ гэдэг үгээр монгол үг шүү гэж бас бичсэн байдаг. Жишээ нь тараг гэдэг зүйл бол таргаараа солонгос хэлэнд байх жишээний сөөжүү бол Монголоос гаралтай юм аа. Бүүргэр бидний иддэг бүүргэр хүртэл Монголоос гаралтай гэдгийг бол бичсэн байдаг л да. Үүнээс гадна хувцсан дээр хүртэл хүлээн зөвшөөрдөг зүйлсүүд байдаг. Тэр нь болохоор Ян гүрний үед солонгосууд монгол хэл сурж байсан үеийн толь бичигт үлдсэн байдаг юм. Бидний түүх ихэнх нь хятад дээр бичигдэж үлдсэн нь их байдаг. Үүнийг уншихдаа хятадууд өөрсдөө давуу болгож ойлгож уншдаг бол солонгос судлаачдын хувьд ханзыг хятад хүнээс илүү шахуу, бүр ханзтай маш дотн байдаг тул илүү дундын байдлаас дүгнэлт хийж чаддаг хүмүүс гэж ойлгож болно. Жишээ нь миний хувьд 10 жилд заалгасан зүйлсийнхээ хятад эхийг нь яг ямар ном дээр хаан тэгж бичсдгийг мэддэггүй байж байгаад солонгот ирсэн хойноо тэр номнуудыг бодитоор нь харж байсан. За ингээд олон үгээр яхуу энэхүү бичлэгээрээ та бүхэнд нэгийг ойлгуулан бас сонирхолтой бичлэг байлгасан болов уу гэж бодож байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.